Монгол эрхүүн зорилттой төслийн хүрээнд Дархан уулын аймаг, за эрүүл мэндийн газар, боловсролын газар болон Good Neighbors олон улсын байгууллага хамтраад өсвөр насны 17 настай ерөнхий боловсролын сургууль болон коллежид суралцдаг эрэгтэй 1019 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулад байна. За энэхүү үзлэгийн маань гол зорилго нь бол яг нөгөө цэргийн насны өмнөх хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, за цэрэгт явахаас өмнө одоо хүүхдүүдийн маань дунд байгаа биеийн өөрчлөлтийг олж, эрт илрүүлж, шаардлагатай тохиолдлуудыг эмчлэх ийм зорилготой байсан. Өнгөрсөн жилийн хувьд бол яг өсвөр насны хүүхдүүдийн маань дунд ингэ нөгөө зуршил эмгэг буюу одоо донтох эмгэг, тамхин донтох, дэлгэцийн донтолт, эсвэл нойргууд их эмгэг бол илүү давмгай байсан. За энэ жил бол хүүхдүүдийн маань хувьд бол нөгөө тамхины хэрэглээтэй холбоотой яг донтох эмгэгээс гадна хоол боловсрол эргэтэн тогтолцооны өөрчлөлт илүү төлхөө илэрсэн цусны ургацагтай, цусны чулуутай, элэгний өөхлөлттэй өсвөр насны хүүхдүүд илэрсэн байгаа. За мөн одоо биеийн жингийн өөрчлөлттэй холбоотой тархалтын 1-2 дугаар зэрэгтэй хүүхдүүд байхаас гадна одоо тураалтай хүүхдүүдийн маань эзлэх хувь бол мөн тодорхой хэмжээнд дээшилж гарсан байгаа. Тэгээ энэний шалтгаан нь болохоор нөгөө хоол тэжээлийн одоо шим тэжээл, илчлэг чанартай холбоотой асуудлууд цаана ингэж яригдахаар асуудлууд гарсан байгаа. За тэгээд энэ жил мөн бид хэд нөгөө үзлийн яг багаараа нөгөө тамхины судалгаа хийсэн. За тэгээд энэ судалгааны үр дүнгээс үзэхэд бол өсвөр насны хүүхдүүдийн маань дунд бол одоо тамхи татаж эхэлсэн дундаж нас 14 нас гэж гарч ирсэн. За мөн ихэнх хүүхдийн маань хувьд бол электрон тамхи хэрэглэдэг. За судалгаанд оролцсон 3 хүүхд тутмын маань нэг нь бол электрон тамхи татж байна гэж гарсан байгаа. За тэгээд яг ингээд судалгаагаа цаашаа үр дүнгийн дүгнээд үзэхээр бид нар ингээд хүүхдтэй нөлөөлөөд одоо ингээд тамхинд ингээд донтоод энд эмгэг үүсэдэг гэж бодсон боловч одоо зуны амралтаараа, хичээлийн амралтаараа одоо эцэг их гэр бүлтэй туслах гад одоо ажил хийгээд явж байхдаа ах нараасаа эсвэл яг тэр барилга дээр ажиллаж исэн хүмүүсээс аав нараасаа яг ингээд нөлөөлөл даган дуурайх зүйл аваад одоо ингээд тамхи татаж эхэлсэн гэдэг нь илүү гарч ирсэн. Тэгэхээр нөгөө өсвөр насндаа байгаа бусдын нөлөөлөлд автах насн дээр байгаа хүүхдүүд маань эргэн тойрон хүрээллээсээ ингээд сөрөг муу зуршлыг бас хүлээж авах эрсдэлтэй байна гэдэг нэгээр ингээд батлагдчихж байгаа юм аа. За тэгээ дараагийн гол анхаарах зүйл нь болохоор юу байсан? Арьс нөгөө харшлын өөрчлөлт мэдээж өсвөр наснд бол өсвөр насны ботгошилт гардаг. Гэхдээ ботгошилтын хажуугаар ургамлын шалтгаанд нөгөө нэг харшлын одоо өвчлөл шинээр энэ онд маань мөн бүртгэгдсэн байгаа. Одоо хүүхдүүд маань өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж, өөрсдөө бас эрүүл мэндэд хариуцлагатай байгаа маш тийм сайн давуу талтай байлаа. Тэгээд энэ эрт илрүүлэгт ингэж идэвхтэй оролцоотой хамрагдсны нөлөө нь одоо зайлшгүй одоо дараагийн шатлалын эмчилгээний онцлогоо шаардлагатай өвчин эмгээг эрт илрүүлээ цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах давуу талтай байнамаа.